Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг нариулагч Гамболтын ангаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мөгөх. За өдрийн мэнд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны гэр бүлийн хамгийн үнд цэнтэй мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллана. За мөн өөрийнхөө төлөө өдөртнийг Vitagraph гэсэн уриатаагаар Vitagraph хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг өнөөдөр бол баячуудын түүх буюу бизнесменийн хамтраг гэж ярьдаг. Тэгээд өнөөдөр ер нь бол яг дэлхийн дахинаар бүр олон судалгааны газруудаар ингээд гарч баталгаажсан. Ер нь дэлхийн дахинд ялангуяа Америкчуудын хувьд хамгийн их хүндлэгддэг, за бас хамгийн их муулуулдаг, үзий ядагддаг ийм баячуудын талаар ярих юм байна. Ер нь нийгэм угаасаа ингээд хоёр хуваагдчихдаг шүү дээ. Нэг бол хайрладаг, нэг бол үзий яддаг. Нэг хайрлахаараа хэр халдаахгүй, нэг үзий ядчихаараа буцаад нөгөө сайн юм харахаа болчдөг тий. За тэгэхээр дэлхийн баян хүмүүсийн жагсаалтанд орчоод ер нь бол ийм нөгөө хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг. Ер нь ингээд нэг юм олонд танигдчаад тэр одоо зүйлийг ингэж нэг юм хамгаалж хайрлаж явна гэдэг айгүй хэцүү юм шиг байгаа. Магадгүй. Тийм. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ талаар ярина гэсэн үг. Эерэг бас сөрөг талаараа алдар хүндийн оргил гарсан ийм эрхмүүдийн талаар буюу баян хүмүүсийн талаар танилцуулна. Ер нь бол хов бацна гэсэн үг. За нэгдүгээрх нь Warren Buffett орж ирж байна. За энэ бол угаасаа дэлхийд алдартай юм хүн те. Дэлхийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын нэг гэдэг. Тэгээд түүний чинь бол угаасаа нөгөө Омахагийн зүнч гэж хүртэл яриад идэм билээ шүү дээ. Тийм гэсэн. Тийм. Небраска мужийн Омаха гэдэг газар төрсөн учраас угаасаа Омахагийн зүнч гэж нэрлээд идэм билээ. За яагаад зүнч гэж нэрлээд байгаа гэсэн чинь нөгөө хөрөнгө оруулсан бизнесүүд нь ерөөсөө алдагдал хүлээдэггүй. За тийм. Бүх бизнесүүд нь амжилттай явдаг. Тэгээд яг хоо Warren Buffett-ийн талаар бид нар өмнө нөгөө тал нэвтрүүлгээр ярьжсэн л да. Энэ жил 95-наас хүрч байгаа юм байна. Хүүх тийм үү? Айгүй өндөр настай. Би ч Warren Buffett-ыг 73 4-тэй. Би бол 80-тэй л ах гэж байсан. 95-наас хүрч байгаа юм байна. За. Тэгээ Berkshire Hathaway гэдэг энэ хөрөнгө оруулалтын компанитай. Энэ бол алдартай компани тийм. Бараг Warren Buffett хөрөнгө оруулсан л бол тэр бизнес бол хамгаалагдлаа гэж ойлгож байна тий. Тэгээ ер нь ашигтай явах нь байна да. Тэгээ Warren Buffett харчиж байгаа гэж үздэг. Coca-Cola, Apple, American Express гэх мэтчлийн ингээд дэлхийд алдартай олон компанид хөрөнгө оруулж исэн. За тэгээд энэ хөрөнгө оруулалт болгоно яаж яахт нь амжилттай болж исэн. Тэгээ хөрөнгийнхөө талыг буйны байгууллагад хандуулчаад ахтал ерөөсөө үлдэж байгаа мөнгө нь 120 тэрбум долларын хөрөнгөтэй байгаа байхгүй. Йоо. Талыг хандуулаад ахад 120 тэрбум долларын хөрөнгөтэй гэж аашгүй. Тэгээ нас орсныхаа дараа хөрөнгийнхөө 99%-ийг нөгөө буйны байгууллагад өгөн 1% л хүүхдүүдэд өгнө гэсэн байсан шүү дээ. Тэгээд яг ингээд яаж юм амжилттай хөрөнгө оруулагч болов, яаж юм баяж вэ гэхээр хөрөнгө оруулалт ерөөсөө гол нэг ганц зарчмыг баримталтай гинэ. За. Бусд нь шунаад ах юм бол тэрнээс айгаад холуур бай. За. Бусд нь айх юм бол харин тэрэнд шунжий. Йоо. За. Ерөөсөө гол зарчим л ийм гэж шүү. За тэгвэл энэ Warren Buffett гэж хүн Америкчуудын донд хийсэн судалгаагаар хамгийн их хүндлэгддэг. Таны хамгийн хүндэлдэг баян хүмүүсийн нэг нь хинбэ гингут нийт судалгаанд санал асуулгад оролцсон хүмүүсийн 52% нь Warren Buffett гийг хүндэлдэг. Тий. гэж хариулсан гинэ. Тэгэхээр ингээд гэдэг чинь ер нь тал нь л гэсэн юм. Тэгсэнгүү. Тий хамгийн өндөр хуваар одоо юу гэдэг ингээд нийт Америкчуудын хувьд бол санал асуулт оролцсон хүмүүсийн 52% нь Warren Buffett-ыг хүндэлдэг, хайрладаг. Энэ бол үнэхээр мундаг хүн гэж үздэг гинэ. За яагаад ингэж хүндэлж байгаа юм бэ, хайрлаж байгаа юм бэ гэсэн чинь нэгдүгürt 60 жил хөрөнгө оруулалтын бизнес хийхдээ дандаа өндөр өгөөжтэй. Warren Buffett хөрөнгө оруулаад тэр компани нь одоо юу гэдэг дампууруулгын бизнес нь амжилттай явдаг. Яаж тэгж ингэж амжилттай явах гэж байгаа бизнесийг олж харж чаддаг байна. Тэгэл зүнч гэдэг баг та. Үнэхээр ухаалаг, үнэхээр супер ийм хүн. За энэ ур чадварыг нь үнэлж хүндэлдэг хүмүүс. За бас зарим нь болохоор яг яагаад Warren Buffett-ыг хүндэлж байгаа юм бэ гэсэн чинь маш энгийн амьдралтай тэгсэн ирнэ ухаалаг зарчим баримталдаг. Хүмүүст ингээд нэг тийм худлаа биш яг бодтой ийм үнэн зөвлөгөөнүүдийг аягүй сайн өгдөг гэж хэлсэн байна. Дээрээс нь Warren Buffett-ыг хүндэлдэг шалтгаан нь Warren Buffett их даруухан амьдардаг, ёс суртахууныг хэрхэмлдэг хүн. 1958 онд худалдаж авсан хуучин байшиндаа амьдардаг. Бусад баячууд шиг ингээд тансаг, тэ ингээд лаг амьдралд шундаггүй.
гэсэн байна. Бас татвараа их шударгаар төлдөг том баян хүн байж татвараас одоо бултдаг ч гэдэг юм уу те татвараас зугтдаггүй татвараа маш шударгаар төлдөг учраас энэ хүн бол үнэхээр хүндлэмээр баян хүн. Энэ бол зөв үнэхээр үндэслэлтэй юу байна хүндлэх шалтгаан байна гэсэн. За орлогоосоо буйны үйлсэд гар татдаггүй буюу буйны үйлсэд маш их хандив өргөдөг. Энэ бол хүндлэмээр хүндэтгэх шалтгаан гэж хэлсэн байгаа. За ингээд ер нь бол ийм учир шалтгааны улмаас Warren Buffett гэдэг хүнийг Америкийн одоо санал асуулгад оролцсон хүмүүсийн 52% нь үнэхээр хүндлэмээр хайрладаг ийм мундаг хүн гэж үзсэн. Тэгсэн харин Warren Buffett дургүй хүмүүс санал асуулганд оролцсон хүмүүсийн 26% нь Warren Buffett дургүй гэж хэлсэн юм байна. За яагаад гэсэн чинь Warren Buffett технологийн салбарт хөрөнгө оруулдаггүй. Гэтэл Америк бол технологийн компаниуд дээр явдаг. Тийм болохоор Америкийн гол компани бол технологийн компаниудыг дэмждэг вэ. Тэрнээс нь олж би дургүй гэж хүмүүс хариулсан байна. За бас Coca-Cola-д өөрөө хөрөнгө оруулалтаа шүү дээ, тий. Warren Buffett айгүй кола ууж харагддаг гинэ. Тэгэнгүүт өөрийнх нь одоо хөрөнгө оруулсан компани тэгэнгүүт колог айгүй хүмүүс шүүмжилдэг. Тий. Тэгэнгүүт колог шүүмжлээд ах чинь албаар ингээд нөгөө өөр амар нийгэмдэр нөлөөтэй том баян хүн байж иж колог албаар худлаа ингээд рекламддаг. Тий. Тийм болохоор бараг олсон мөнгө халаас руугаа хийхин тулд л. Тий. Тэгээ ингээд колог ялангуяа шүүмжилдэг хүмүүс колог Warren Buffett ингээд албаар давхар худлаа юу сурчлаадах юм өөрөө хөрөнгө оруулсан юм чи тэгэн штэ. Гэж шүүмжилдэг. Энэ айгүй сонирхол тий. Хинч ер нь бол тэгнэ үстэй. Гэхдээ тэгэн штэ уулна. Тий. Тэгтэл дэлхийн нийтээрээ үнэхээр Coca-Cola хортой юу гэж баталсан юм байхгүй. Тий, ийм. Зүгээр за бас Америкчууд ер нь бол бас хятадуудад ер нь дургу. Тий, ер нь дэлхийн нийтээрээ China phobia гэж нэг юм байдаг. Тий, хятадаас айдаг. Тий, хятадууд ирээд ингээд бизнесийг нь булаах вэ гэдгээс айдаг. Америкууд хүртэл айдаг. Тэгсэн чинь Warren Buffett дургу болох шалтгаануудын бас нэг гол үзүүлэлт нь гэсэн чинь Warren Buffett хятадд маш их хөрөнгө оруулсан. Хүүдээ. Эх орондоо буюу Америкийн залуучуудад Америкийн компаниудад хөрөнгө оруулахгүй юу нэг хятадын компаниуд оруулаад байгаа тийм технологийн салбарт нь хөрөнгө оруулахгүй жиж. Тий, тэгэж бас дургуутдаг гин. Тэгээд дээрэс нь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулдаг. Эрчим хүч гэдэг чинь бол байгаль орчинд хөнөөлтэй гэж нөгөө байгаль хамгаалагч нар Warren Buffett тийм учраас би Warren Buffett дургу гэж хариулсан байна. Сони юм а тий. Тий, эрчим хүч гэдэг чинь нүүрс түлээд нүүрсчлийг ялгаруулдаг. Тэр нь одоо оцооны давхарг цаалдаг. Сони юм а. За ийм байдлаар Warren Buffett-ийг санал асуулт оролцсон хүмүүсийн 26% нь дургу, 52% нь дуртай хүндэлдэг ширээ хариулсан байна. За хамтран ажиллагчаа танилцуулчаад Bill Gates-ийг магтъя бас муулъя. За. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны гэр бүлийн хамгийн үн цэнтэй мөчүүдэд бид хамт байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. За интернет эмнэлэг жирэмсний хяналт, за жирэмсний үеийн сургалт, за төрсний дараах сувилах, за асаргааг бас цогцоор нь үзүүлж байгаа юм байна лээ. Магадгүй та жирэмсэн болвол за төрөх гээд бэлдэж байгаа болвол амьдралынхаа энэ хамгийн онцгой үеийг интернет эмнэлэгт даатгаж болно. Хамгийн гол чухал зүйлүүд нь юу вэ гэхээр нэгдүгээр төрөх орчин буюу эмнэлэгт хэвтэж байхдаа маш тав тухтай орчинд байх юм. За хоёрдугаарх нь мэрэгжлийн багийн хяналтанд гэр бүлийнхээ хин нэгэнтэй хамт ингээд төрөх ийм үйлчилгээ байгаа байхгүй. Судалгаанаас харахад мөгийнх ангины гэр бүлийнх нь хин нэг нь хамт төрж яхад нөгөө ийм эндэгдэл гарах магадлал нь айгүй бага үед ингэ. Хүн нөгөө ийм юу ачт ингэ сэтгэл зүйн нөгөө хантай байна гэд айгүй тийм жоохон юутай өөртөө ихтгэлтэй болчт ингэ. Тэгэхээр энэ нөгөө нэг сүүлийн үед эмнэлгүүд чи яагаад аавыг нь оруулаад идэв, яагаад нөхрийг нь байлгаад эсвэл ээж мэж ингэ хин нэг нь орж ирж хамт ингэ төрөлцөгтөнд байгаад гарыг натгаад идэв гэхлээр ер нь бол нөгөө хүндээ айгүй тийм ихтгэл найдвар чи чадсан шүү гэдэг ийм дэмжлэг болтгийн юм. Тийм учраас ийм гоё үйлчилгээ үзүүлдэг ийм газар байгаа. Тэгээ төрсний дараах сэтгэл зүй болон биеийн асаргаа зөвлөгөөг өгнө. Төрсний дараах их нараас суйллын үйлчилгээг бас үзүүлнэ гэж байгаа. За тэгээд ер нь бол жирэмсний хяналт яагаад чухал вэ гэвэл их за ураг хоёрыг хоёулангийнх нь тухайн үеийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлно. Шаардлагатай бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Жирэмсэн үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. За эрсдлийг бууруулна гэдэг ингээд маш олон талын ач холбогдолтой. Харин тэр төрсний дараах асаргаа гэдэг юм бол үнэхээр чухал гэдгийг сүүлийн үед маш олон Facebook дээр бичиж байгаа хүмүүс нь төрсний дараах сэтгэл готрал гэж үнэхээр маш бодиттой, үнэхээр хор уршигтай зүйл байт юм байлээ шүү. Амар яг ингэ дэмжигт байх юм бол тэр ээжүүдийн тэнд байгаа байр байдлыг хараад
аюулгүй амар ахгүй. Тэгээ нөгөө бас нэг надад эдний таалагдаад байгаа юм мэрэгжлийн баг хамт олон гэж байгааз. Одоо тэгэнгүүт энд нь интернет ч өөр ингээд бүх төрлийн үйлчлэгийг үзүүлдэг зүрхний эмчийн тусдаа, бөөрийн эмчийн тусдаа гэж байгаа шүү дээ. Гэтэл жирэмсэн байх хугацаанд улсын эмнэлэгт бол одоо 1-2 эмчил хинаад яваад байдаг байхгүй. Тэгээ ийш тийшээ явах жоохон хүндрэлтэй. Харин интернет дээр бөөрийн эмч нь яг хажууд нь, зүрхний эмч нь яг хажууд нь байж байгаа юм бол жирэмслээ шалтгаалаад миний зүрх яг яагаад байна, ээжийн бөөр яг яагаад байна гэдэг ч юм уу тий. Энэ болгоныг нэг доор цогцорон шидэж өгөх боломжтой учраас интернет айгу зүгээр юм билэ. За утасныхын дугаар 77 тэгник 1111 гэдэг утас руу залгаж интернеттэй холбогдож болно. 77 тэгник 1111. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ таны гэр бүлийн хамгийн үнэт мөчүүдэд бид хамт байна гэсэн урайтаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За одоо хэдүүлээ үргэлжлүүлээд Билл Гейтсийг ярих гэж байна. За Билл Гейтс 1975 онд бидний сайн мэддэг Microsoft-ыг үүсгэн байгуулсан. За ингээд технологийн бизнес яг ямар төвшөнд явж болдгийг хүн хөдөлмөрөөрөө яаж баяжиж болдгийг харуулсан хүн гэж хэлж болно шүү дээ. 18 жилийн турш дэлхийн хамгийн баян байсан хүн шүү дээ. Мэдээж нөө дээр доор ороод ингээд янз бүр олон шүү дээ өрсөлдөөн. Гэтэл 18 жилийн турш энийг бүр тэргүүлж байсан. За тэгээд нөгөө нэг судалгаа байна. Америкийн зах зээл дээр ингээд хамгийн нэр хүндтэй хамгийн сайн хүн хин юм бэ гэд. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 49% түүнийг хайрлаж хүндэлдэг эерэг сэтгэлдэлтэй гэж санал өгсөн байна. За ер нь бол бас л хоёр хүн дотмын нэг нь гэж хэлж болохоор тийм байна. Технологийн хувьсэл авчирсан гэж үздэг. Түүний хүндлээд байгаа шалтгааны нэгдүгээрт айл гэр болгонд нөгөө персонал компьютер буюу одоо бид нар ингэж зэгштэй сууж байгаа энэ компьютер чиглээд байгаа шүү дээ тий. Персонал компьютер гэхээр шууд нөгөө Microsoft санаанд ордог. Энэ болгоныг энэ компьютерийг хүн болгонд хүрэлцээтэй болгосон гэдэг утгаараа түүний хүндэлдэг хамгийн нэгдүгээр юм шалтгаан. Тийм ба. За хоёрдугаарх нь Warren Buffett адилхан буйны үлстэй. Хандивлан туслалцаа нөлөөллийн ажил маш их хийн. За эхнэр нөгөө Melinda Gates-тэйгээ хамтраад дэлхийн хамгийн том буйны сан үүсгэн байгуулсан шүү дээ тий. Тий, Melinda Gates сан гэдэг. Тийм шүү дээ. Тэгээ энэ сангаараа дамжуулаад ядуурал халдвар төвчөндөө тэмцэж боловсрол хөрөнгө оруулж ус цэвэршүүлэх технологи болон сэргээгт эрчим хүчний салбарт туршилт судалгааг маш сайн хийдгээ. Энд хөрөнгө оруулдаг. Тэгээ нөгөө сая чин ковид гэж цар тахал гэж бид нар амар юм басан тий. Ковидтэй тэмцэх вакцин бүтээхэд бас их хэмжээний хандив өгсөн юм байна л та. Тийм учраас түүнийг хүндэлдэг. Тэгээ одоо байгаа хөрөнгийнхөө 50%-ийг нь яг буйны үлсэд хандивлаад байгаа гинэ. Тэгээ 2025 оны 6 дугаар сарын байдлаар Forbes-ийн үнэлгээгээр Bill Gates гэдэг хүн бол 108 тэрбум, харин Bloomberg-ийн үнэлгээгээр 176 тэрбум долларын хөрөнгөтэй. Ингэсэн баг. За тэгээ эднэртэй ч бас нөгөө нэг юм яригддаг зүйл нөгөө өгөх амлалт гэдэг нэг юм буйны хөтөлбөр байгаад байдаг шүү дээ. Тийм одоо ийм том тэрбумтнууд яваад мөнгөө хандивлдаг өгдөг те. Энэ хөтөлбөр нь нас барсныхаа дараа хөрөнгийнхөө дийлэнхийг нь буйны байгууллагад хандивлах юм санаачлага. Тэгээ энэ санаачлагыг Bill Gates гаргасан учраас түүний хүмүүс хүндэлдэг гэж байна. За тэгээ дээрэс нь яг хувь хүнийхээ хувьд бол оюунлаг харилцаатай бусдыг технологи боловсруул буйны үзэлд уриалан дууддаг юм хариуцлагатай хүний дүрээр танигдсан учраас түүнд 49% нь дуртай байдаг гинэ. Хүндэлдэг. Сүүлд юу яасан мэсэн ч саяхан нэг мэдээ гарсан байсан чинь Африкийн орнуудад туслана гэж хэлээ. Эрүүл мэнд болон тэр нөгөө боловсролын салбарт нэлээд хөрөнгө оруулах гэж байгаа юм л. За тэгсэн санал асуулга гэхдээ хамгийн сонин нь хиний Warren Buffett-ийг санал асуулганд оролцсон хүмүүсийн 56% нь хайрлаж хүндэлдэг гэд 20 хэдэн хувь нь 29 нь болохоор дургүй гэсэн шүү дээ. Bill Gates-ийг болохоор баг ижлэхэн шахуу 49% нь хүндэлдэг гэд 43% нь дургүй гэсэн ба. Тэгэхээр хүмүүс нь их биш. Тий, дургүй юу чинь Bill Gates-ийг бол санал асуулгаар бол санал асуулгаар олсон хүмүүсийн 47% нь хайрлж хүндэлдэг, 43% нь дургүй. Өөрөөр хэлбэл та дуртай хахад би дургүй гэсэн үг шүү дээ. Тий, үзэн ядагч дэмжигчийн ер нь бол хүндэлдэг хүмүүс нь баг ижлэхэн шахуу тоод. Тэгсэн яагаад тэгвэл Bill Gates дургүй юм бэ гэсэн чи хамгийн нэгдүгээрт нь 90-ад онд Microsoft ингээд зах зээл дээр давмгай байдал үүсгээд, монопол үүсгээд өсөлтөгч компаниудаа ингээд дампууруулж шахаж гаргасан. Тэр чинь тэгээ тэндээс чи маш олон хүн ажилгүй болсон, маш олон бизнесмен дампуурсан. Тэгээ өсөлтөгч компаниудаа ингээд монополчилж муухай ингэж зах зээлээс шахаж гаргадаг. Энийний чинь бүр Америк нэгдсэн улсын засгийн газар хүртэл мэдчихэд засгийн газар шүүхт өгч исэн. Тий. Тэгээ ер нь бол ингээд өрсөлдөөнийг хориглон баймилдаг, зах зээлийг ноёрхож монополчилдаг ийм муухай залгидгэл гэсэн үг тий. Ийм муухай хүн гэж Bill Gates дургүй гэж хариулсан байна. Яагаад дургүй гэсэн чинь. За дараагийнх нь. Яагаад Bill Gates дургүй юм бэ гэсэн чинь хитрхи их нөлөөтэй дэлхийд даяар улс төрч биш. Нэг ч доёгтой улс төрийн албан тушаал хашдгүй мөртлөө
одоо гэдэг маш их нөлөөтэй энэ тентгийн байн хурал цуглаанд оролцож идэг. Тий. Тэгээ буйны байгууллагынхаа нэрээр айгүйх нөлөө тогтоодог. Тэгээд ирэхээр ингээ нэг юм хүмүүст хэрэгтэй хэрэггүй хачаач юм ярьж өдөр суртал ярьж авдаг. Улс төрч биширнэ айгүйх улс төр хийж авдаг. Бизнесэл хийнэ үсттэй гэж дургуутстын хүмүүс. Оо за. За зарим тохиолдолд энэ дээр бол бүр яг энэ үгээр нь бүр ингээд Билл Гейтс үнэхээр дургу жинхэнэ балаа баян нөхөр واخгүй гэж би бүр 2 Монгол залуугаас сонсч ирсэн. Яасан бэ гэсэн чинь зарим тохиолдолд хачаач юм ярьдаг. За. Дэлхийн хүн амын даац хэтэрсэн бид нар хүнээ цөөлөх ёстой гэж ярьсан. Ehudi. Яг ч алах гэж байгаа юм уу? Устгах гэж байгаа юм уу? Устгах гэж байгаа юм уу? Мэдхгүй. Тэгээ дэлхийн хүн ам ихсээд байна гэх. Тэгээд тийм юм л яах гэж COVID-19 вакцины тэгэж амир хөрөнгө оруулалт хийд юм бэ? Тэгээ энээс болоод хүмүүс маш их дургу. Дэлхийн хүн амыг цөөлөх ёстой гэж хэлж баахан хүмүүсийн дургу хүргэсэн. За цар тахлын үеэр нөгөө вакцинаар хүн амын тоог хянах боломжтой. Ер нь бараг л ер нь одоо тийм ингээд ер нь хүмүүсийн өсөлтийг ингээд баримаар байна. Хитрхи олон хэд олон болж өсөд эн чинь бүр амир зарим нь шуулагч эн чинь баг орчин үеийн Гитлер биш үү? Зүгээр л хүний өсөлтийг хүний амьдралыг урдаас нь та нар ингээд тий олон болж өсөд байна шүү дээ. Та нарыг энэс цааш өсөхгүй. Бид нар одоо шоргоолж юм байна. Энд чинь ямар солиотой нөхөр вэ? Яг энүүгээр бол Билл Гейтс нэлээд хүмүүст үзэн ядагдсан. За хүмүүст микрочип суулгана гэж ярьдаг. За нөгөө тархинд нь суулгана гэдэг үү? Тий, тэгээ хүмүүст микрочип суулгах чи амар штэ гэдэг. За зарим буруудахтай хүмүүс нь бол Билл Гейтс өөрөө ковидыг юу яасан? Зөрүүдээр тараасан гэж буруудахад байдаг. За бас нэг буруутах болсон шалтгаан. Нэгдсэн үндэсний байгууллагын хөдөө аж ахуй хүнсний хангамжийн салбарын хорооны хурал дээр нүүбийн тэр салбар хорооны том хурал дээр нэг юм жижигхэн шилтэй зүйл гаргаж ирэнгуутаа энэ бол хүний өтгөн буюу баас. Яна. Баасаар хүний өтгөнөөр ундны ус бохирдож байна. Бид үүний эсрэг юу хийж чадах вэ гэж ярьсан. Уул нь аминдаал нэг юм ундны ус цэвэршүүлэх одоо юу гэдэг те санааг л одоо ийм ер нь дэлхий дээр ундны ус бол ингэтлээ аймаар бохирдсон байгаа шүү гэж санааг л гаргах гэж байсан шүү байгаа. Гэхдээ л бас муухай ширүү аргаар юм а тий. Тийм тэгээ ер нь үл ингээд нэг тийм айгүйх одоо юу гэдэг юм бэ улс төрч шиг ингэж муухай улс төртэй холилддог хүмүүст ингэж гачин ийм үзэл сутал ярьж явдаг. Гэтэл Warren Buffett юу ч тийм ярьдаг вэ? Бизнесээ хийгээл хүмүүс бизнест зөвлөгөө өгөөл явдаг болохоос биш. Хүмүүсийн өсөлтийг зогсоо хүн их өксөөд байна. Тийм эргүү балаа юм ярьдаг. Тэг хүмүүсийн тархин чип суулган гэдэг бас нэг бодол юм аа хумсаа нуусан муухай зан юм а тий. Нэг тийм хянах гээд байгаа юм шиг нэг тийм сонио. Мэдгүй тэгээд зарим утгаараа бол энийг төрж технологийн зарим юунууд бол тэртээ Билл Гейтс хэлсэн болохоос угаасаа тийм болно. Эн чинь гэхдээ бас маш олон мэдээж эрг байгаа л та тий. Гэхдээ ингээд эрх мэдэл авсан үний гард мэдгүй л амар л юм байна. Ингэж бас Билл Гейтс дургу. Тэгэхээр ер нь бол Билл Гейтс дургу хүн дуртай хүндэлдэг хүн хоёр бол бараг л тийм шахгүй юм байна. Тийм юм байна. За 27 жил хамт амьдэрсэн эхнэр нь салаад явцсан. Тэгсэн. За Билл болон Мелинда нар энэ талаар ерөөсөө хин дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй. Гэхдээ хоёр таамаг байд юм байна. Энэ хоёрыг яг яагаад салсан юм бол? За нэг нь болохоор Мелинда ингэсэн гинэ. Чи намайг 25 жилийн өмнө хуурсан байна. Би чамайг уучлахгүйгээ салсан гэдэг юм байна. За энэ юу болсон гэдгсэн чинь Билл Гейтс Microsoft-д ажиллаж байхдаа нэг хүүхэндээ ингээ бүр учир ургуулад энэс болсон гэж үздэг юм байна л да. Тэгээ ер нь угаасаа нөгөө Мелинда ч гэсэндээ Microsoft-д ингээ ажилд орох гэж очиод тэгээ Биллийн хараанд өртөөд найрагдж байгаад ингээ суудсан шүү дээ. Тэгэхэд тэнд 3 дахь хүн байсан байна. За бүр суухаас өмнө үү? Суух үедээ баг. Тийм Microsoft-д өрсөлдөгч хин нэгэн байсан байна. Чи намайг 25 жилийн турш хуурсан байна. За гэж нэг юм таамаг байдаг гинэ. За нөгөө таамаг нь болохоор ийм Билл Гейтс хөрөнгө оруулагч Джеффри Эпштейн гэдэг ийм хүнтэй харилцаатай ингэнэ. За тухайн үед энэ Джеффри Эпштейн гэдэг нь насан туршаагүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлцсэн хэрэгээр 13 сар хоригдож байгаад батлан даалтаар гарч ирсэн ийм хүн байсан юм байна. Тэгээ нийтдээ 36 хохирогч одоо энэ Джеффри гэдэг хүний ийм юунд хохирогч болсон, Джеффрид хохирогч болсон юм санал гомдол байд юм байна л да. Тэгээд Мелинда уурлахтаа чи очиж ийм хэрэгт холбогдсон үнтэй юу ялаа. Одоо зууралтлаа гэдэг. Тийм тэгээ 2011-ээс 2013 оны хооронд Нью-Йоркод энэ Эпштейн гэдэг хүнтэйгээ хэд удаа бүр уулзсан байгаа байхгүй юу? Тэгээ дараа нь Джеффри Эпштейн гэдэг энэ хүн насан туршаагүй хүүхдийг бэлгийн мөржлөгт ашиглах зорилгоор биеийг нь өлүүлсэн хэрэгээр шалгагдж байхдаа 2019 онд шоронд өөрийгөө боомлоод амь ороцсон юм байна. Тийм тэгээд чи очиж ийм хүнтэй удаа дараа уулзлаа. Яах гэж өөрийнхөө энэ нэр хүндийг тэгээ манай гэр бүлийн нэр хүндийг ингэж шавар шалбаатаа хутгаад байгаа юм бэ? Ингээ хуурлаад
дургуутсан гэдэг. Тэгээд салгалтын шалтгаан нь энэ хоёрын аль нь ч байсан олон нийтэд түүнд дургу болох хангалттай шалтгаан мөн үү гэвэл одоо бас мөн л юм байна л да. За тэгвэл нэвтрүүлгийн дэмжин ажлагч. Тэгээ хоёул дэмжин ажлагчаар танилцуулъя. За нэвтрүүлгийн дэмжин ажлагчаар Unlock Finance ажиллаж байгаа. Unlock Finance зээлийн аппликейшн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байна. За унаж явах нөхцөлтэйгээр автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шийдэж байгаа юм байна. Танд гарын үсэг, цахим гарын үсэг байхад л зээл нь 5 минутанд таны данс руу шууд шилжээд орчих юм байна. За танд цахим гарын үсэг багт хангалттай. Тэгээд холбоо барих утас 76 10 тэг 74 гэдэг утас байна. 76 10 тэг 74. За энэ утсаар авч болно. Эсвэл Unlock Finance зээлийн аппликейшнийг Unlock Finance гэд бичээд Facebook дээр бичээд пэйж рүү н ороод мэдээлэл авч болно. Хялбар зээлийг хүссэн үедээ. За баярлалаа. За баячуудын одоо юу гэдэг яагаад баячуудын үзэн ядагдах болон хөндлөгдөх шалтгааныг нь ярьж байна. За дараагийнх бол мэдээж Elon Musk. За Elon Musk бол үнэхээр одоо юу гэдэг юм бэ? Өстой бор зүрхээрээ явж байгаа дэлхийн тэргүүн баян болсон гэж бичигддэг. 21-р зууны хамгийн шинэлэг бас зоримог ийм бизнесмэнүүдийг нээд бичигдэж байна. 25 оны 6 сарын байдлаар Elon Musk-ийн нийт хөрөнгийг Bloomberg бол 377 тэрбум доллар гэж үнэлээд байгаа. Харин Forbes болохоор бүр өсгөөд 423 тэрбум долларын хөрөнгөтэй. Bill Gates-ээс 2 дахин их шүү дээ. Гэж тий. Тэгээд 25 оны эхнээс хойш ер нь бол Elon Musk-ийн хөрөнгө бараг нэлээд огцон буурж байгаа буюу 55.3 тэрбум доллараар буурчаад байгаа хөрөнгөийнх нь үнэлгээ нь. За тэгсэн судалгаа нь хамрагдсан хүмүүсийн за ингээд таны хамгийн их хүндэлдэг баян хүн хэн бэ гэсэн чинь Elon Musk гэж 39% нь хариулсан байна. Ер нь дэмжлэг бол хин хоёрынхаа хувьд бол Bill Gates хин Warren Buffett хоёрын дэмжлэг бага. 39% нь л хүндэлдэг гэсэн байгаа. Эрг санал өгсөн. За яагаад гэсэн чинь Elon Musk шинжлэх ухааны технологийн хувьсгал хийж чадсан ийм мундаг хүн. Ийм учраас Elon Musk-ыг хүндэлдэг гэсэн байна. SpaceX сансрын олон дахин ашиглах хөлөг, Tesla гар утас цэнэглээд унаад явдаг машин, гар утас шиг цэнэглээд унаа авчдаг машин. За Neuralink гэдэг ингээд тархины бодол уншдаг чип. За Boring Company гэдэг газар доогуур өндөр хурдтай явах төв хоорондын галт тэрэг хийх гэж байгаа. Тий. Онлайн хувьд бүрэн боломжтой гэдэг байгаа. За Starlink нь Монголд ороод ирсэн хиймэл дагуулын интернет. Ийм хийсэн технологиос нь болоод хүн төрөлхтөнд маш одоо юу гэдгийг олон давуу талыг авч ирсэн. Тийм болохоор Elon Musk-ыг хүндэлтгэ гэж 39% нь яагаад хүндэлдэг тухайга хэлсэн байна. За дээр нь Elon Musk эрсдлийг үл тоогоод инновацид хөрөнгө оруулдаг. Энэ бол хүмүүсийн дуртай байх шалтгаан байна л да. Сансрын зүг хандсан юм зоримог мөрөөдлүүдийг биелүүлэхээр зорж байгаа. За ердөө 15 жилийн дотор олон улсын сансрын станц руу хүн ба ачаа хөргөж өгөх юм арилжааны нийслэлийг хийдэг болгоцсон. За тэгээ ингийн тулд дэлхийн анхны хувийн сансрын компаниудын нэгийг үүсгэн байгуулсан. За зарим улс орнууд за бүр ингээд улс орны төвшөнд авч үзээд энийг хийж чадаагүй байхад харин нэг хүн нэгэн компани нэг хийж болт юм байна гэдгийг Elon Musk харуулсан. Тий. За тэгээд түүний ярьдаг зүйл бол нөгөө ангаргыг колончлох штэ тий. Ангаргыг колончлохыг мөрөөддөг түүнийхээ төлөө ийм том алхмуудыг хийж хөгжүүлж байгаа. Тэгээ нэг талын тасбар байсан ч хамаагүй, ирэхгүй байсан ч хамаагүй би хүмүүсийг Марс руу явуулахдаа л явуулна гэж ингэж айгу том амбицлдаг. За SpaceX-ийн эхний пужингууд дараалан бүтлгүүтээд дампуурхаа шахаж ирсэн шүү дээ. Энд бүр Орос дээр очиж гууж муугаал тэ нөгөө Оросууд нь зөвшөөрөхгүй. Тэгвэл ийм зүйл болоод ахад бууж өгөхгүй эхнээс нь эцсийн цэг хүртэл яваад өнөөдрийн өндөрлөгт хүрсэн энийг хүр дүнд хүрсэн учраас хүмүүс түнд дуртай байдаг гинэ. За Теслад хөрөнгө оруулалт хийж дампуурлын ирмэг дээрээс нь бас аварж исэн. Ингэснээр нөгөө амар хөгжүүлж цахилгаан машины одоо зах зээлийг бүр хэвийн бизнес юм шиг болгоцсон шүү дээ. Одоо бид нар бол цахилгаан машин гэхэлэр нэг тийм сортолцоод ахаа болсон тий. За жиргээ буюу X дээр өөрийн санал бодлоо шууд хуваалцдаг. Тэгээ хүмүүсийн коммент сэтгэл маш энгийнээр хариулдаг. Энэхүү хүнс сурталгүйгээр үзэл санаагаа нээлттэй хуваалцдаг соёл нь одоо бусад хүмүүсийг энэ Elon Musk-т дуртай байлгах бас нэг айгүй шалтгаан юм байна. Тэгээс томчуучин бол ингээл юм хэлдэггүй, хариу бичдэггүй, сошиал ашигладаг, үгүй би цахим юм хэлэхгүй мэлгүй гэж тэгээд идэг штэ тий. Тэхгүй шууд ингээ үзэл бодлоо хэлдэг энгийн байдаг нь айгүй их гоё гэж байна. Тэгээ уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтний ирээдүй, хиймэл оюун ухааны эрсдэл, байгалийн гамшиг, сүрэл, эрчим хүчний хомсдол гэх мэт асуудлуудыг хүнддэг. Тэгээд ийм глобал төвшөнд шийдэл хайдаг, шилдэг инженер зохион бүтээгч гэж хүлээн зөвшөөрөгдсөн учраас түнд бас дуртай байд юм байна. За тэгээд ийм олон шалтгааны улмаас ер нь хүмүүсийн хайр хүндэтгэл талархлыг Elon Musk хүлээд юм байна. За тэгсэн юу яаж байна? Сайн хажуугаар мэдээж саар байгаа. За тэгвэл судалгаанд оролцсон хүмүүсийн, санал асуулгад оролцсон хүмүүсийн
55% нь Elon Musk-д дургу гэсэн баг. За. Тэгэхээр бүр үзэн ядагчд нь бүр илүү. Дургу үзэн ядаг хүмүүс нь. Elon Musk-ыг хүндэлдэг хүмүүсийн гол санал асуулт оролцсон хүмүүсийнх нь юу байсан шүү дээ. Хэдэн үе байлаа? 30 хэлсэн шүү. 30 үе байсан тий. 39% нь санал асуулт оролцсон хүмүүсийн 39% нь хүндэлдэгэ гэж хэлсэн бол эсэргүүцдэг буюу үзэн яддаг дургу гэж байгаа нь бүр 55%. Өндөр юм аа. Тий бүр. Тэг яагаад ингэж Elon Musk-д одоо илүү бүр дэмждэг хүмүүсээс ч илүү хүндэлдэг хүмүүсээс ч илүү үзэн яддаг юм бэ гэсэн чинь жиргээ буюу X дээр ямар ч баримт нотлогоогүй үл ойлгох зүйл маш их бичдэг. Хамгийн ойрхон жишээ. 20 онд цар тахал удахгүй алга болно гэж бичээд тэгээд маш олон хүмүүсийн дургу хүргэсэн. Цар тахал нь алга болоогүй. Тий штэ. Тий. За, хиймэл оюун ухаан маш аюултай. Хүн төрөлхтнийг устгах шүү, сэргийлээрэ гэж баахан айлгаж яснаа. Өөрөө AI компани хөгжүүлээд хөрөнгө оруулаад ирсэн. Тийм болохоор ийм орон гарan өвчтэй гэж хоёр төлөлтэй юм шиг өөрөө юм ингэж хүмүүс дургуутдаг. За, маш нөлөө бүхий. Одоо бол дэлхийн тэргүүн баян хүн учраас жиргээнд хөрөнгөний зах зээл энэ хүний жиргээ хөрөнгөний зах зээлд савлал үүсгдэг. Тий. Гэтэл маань зүгээр л хувийнхаа бодлыг бүр ямар ч факт баримт орохгүйгээр зүгээр л хувийнхаа бодлыг бичдэг. Амны одоо цензур байхгүй амны зоргоороо бурдаг. Энэ бол энэ нь эргээд дэлхийн том баян хүн учраас хөрөнгөний зах зээл дээр савлгаа үүсгдэг. Хүүд энэ дагаад үнтэй юунд орно гингүүт нь авцсан хүмүүс нь тэгээд үүнд орохгүй бол дампуурлаа гэсэн. Тэгээ энээс нь болж Elon Musk дургу гэж байна. За, Tesla, SpaceX компаниудын ажилчдын ажлын цаг нь маш урт. Амар стресстэй, компаниуд нь стресстэй, хөдөлмөрийн эрх байнга зөрчигддөг, ажилчдаа ер нь тоодгүй зүгээр галзуу юм шиг, солиотой юм шиг ажилуулдаг. Яана. Энэ талаасаа болж айгүйх үзэн яддаг гин хүмүүст. За, өөрийнх нь эзэмшдэг компани үйлдвэр дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зөрчигдсөн тохиолдлууд байнга бүртгэгддэг, шүүхэд дуудагддаг. Тэгэд ажилчдынхаа одоо юу гэдэг таатай амьдрах, одоо таатай ажиллах нөхцөлийг огт боддгоо. Ерөөсөө л амжилтын дүргээ шахаад байдаг. Тэр инженерүүд хөрөхөд зовдөг бахны. Тийм. За, энээс нь бол дургу гэж байна. Холбооны агентлагууд одоо компанид нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэдэг ингээд бүр шалгалт явуулж ирсэн. За, өөр хот руу Elon Musk-ын компанид ажилладаг, хөрөнгө оруулсан ч гэдэг юм уу, эзэмшдэг компанид ажилладаг хүмүүс өөр хот руу томилтоор явахдаа зардлаа хэмнээд танил айлдаа одоо хонж болно гэдэг ингээд зардлаа хитрхи хэмнүүлдэг. Томилтоор явахдаа томилтын зардлыг бага өгдөг гинэ. За. Тийм. Муухай татханаар юм бэ. Тэгээ өөрөө ч гэсэн айгүй сонин нь өөрөө ингээд айл тончдөг, айл тоол ичдэг гэнэ. Айл юм бодаа. Айл болбуудаад байдаг. Дэлхийн хамгийн баян хүн байжээч зүгээр ингээд шууд ингээд намайг хонуулах айл байна уу гэж жаад ингээд эсвэл найз байзынхаа би танаад очиж хоно гэд. Тэгээд тэднийд нь очиж хондог. Энэ ер нь өстой муу харагддээ штэ. Тийм болохоор нь Elon Musk дургу гэж хүмүүс айл юм будаанаас хороодог байх нь штэ тий. За, хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлнэ. Өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagrip гэсэн уриатгаар Vitagrip хамтран ажиллаж байна. За, Vitagrip байгалийн жацраган жимсний ийм зөөлөн дагуулсан 1000 мг витамин С агуулсан ханиад томооны үед хэрэглэх хамгийн аюулгүй байгалийн амин дэм бол Vitagrip хэрэглэхэд маш амар буцсан усанд найруулад уучна. Дотроо хэд хэдэн төрөлтэй байгаа. Айнстай, чицэргантай, цайртай гэдэг. За, миний мэдх юм. Би бол нэг ханиад үргээл гэж жоохон усгоожол толгоодод их юмуд нь шууд Vitagrip уурчдаг. Тэр дундаа нөгөө цайртайг нь уурчдаг байхгүй. Ер нь сүүлийн үед хүмүүс антибиотик хэрэглэхээсээ илүү ханиад үргээл дэвэл цайр хэрэглэж гэж айгүйх зөвлөдөг болсон байлээ. Тэгэхээр энэ цайрч нөгөө боцин солилцоог айгүйс ярьсамжуулж өгөөд дархлааны эсүүдийг сэргээчд юм байна. Тэгэхээр би зориуд тэр нөгөө цайртайг нь худалдаж авдээ. Тэр нь хар өнгөтэй идэв шүү. За, тэгээд айнс жимс витамин С-тэй энэ холимог бол ханиад томооны үед хамгийн шилдэг хослол гэдэг. Ер нь ханиад хүрэх гэж байгаа бол одоо нэрээ ингээд ийм яаралтай юуны төрөнд орлохгүй шууд им Тэ имийн сангаас очиад асуугаал ийм аваад уугаад байхаас илүү эхний ээлжинд нэг ийм байгалийн гаралтай экологийн ийм цэвэр ийм дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүд уул нэр зүгээр юм уу? Өөрийнхөө дархлаанд жоохон найдаад өөрөө итгэл үзүүлээд үзэх нэ штэ. За хүндэрч болохгүй шүү. Би чамайг дэмжиж байгаа шүү. Ажаа амжээстай. За Монсын болон бүх имийн сангуудаар Vitagrip байгаа. Та тий альнаас нь ч авч болж байна. Айстагаас нь авч болно, чацаргантаагаас нь авч болно, эсвэл чацарган дээр нэмэх цайртайгаас авч болно. За ханаа түргүүд авах юм бол хоногт 1-2 удыг халуун мөслөө усанд найруулж хэрэглэнэ гэж байгаа. Тэгээ насан туршид ханаа томоноос өрсөн сэргийлэх зорилгоор бас хэрэглэж болно. Хоногт 1 удыг хэрэглэж болно. Тэгэх юм бол ер нь бол витамин С-тэй цайртай байна гэдэг чинь бидний дархлаа унахгүйгээр тэрийг өндөр хэмжээнд бариад явах боломжтой гэсэн. Оо тэглгүй яах вэ? За баярлалаа. Өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagrip гэсэн уриатаагаар Vitagrip хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа.
За битээр одоо муулж байгаа тийм үү? Шүүмжилж байгаа шүү дээ, тий. Elon Musk-д хүмүүс яагаад дургүй юм бэ гэж санал асуулууд орсон хүмүүсийн 56% нь Elon Musk дургүй гэсэн. Тэгэхээр Elon Musk Америкт бол дургүй үзэн ядагч олонтой. Тийм байна. Хейтерс. Тий, дэмжигчдээсээ ч илүү. Дэмжиж хүндэлдэг хүмүүсээс ч илүүгээр үзэн ядагч нартай. За, бүр ингээд нөгөө дургүй байх нэг айгүй том ноцтой шалтгаан байна л да. Энэ маш их хөрөнгөтэй мөртлөнгөөс маш бага татвар төлдөг гэж шүүмжилтийн гинэ. За. 90 сурвалжлах ProPublica сэтгүүлийн ийм тайланд дурдсанаар Elon Musk 2014-өөс 2018 оны хооронд зарим жилд нь бараг татвар төлөөгүй юм байна. Ийм амирх том үйл ажиллагаа явуулдаг байж. Өөрөөр хэлбэл нөгөө нэг юм хуулийн цоорхой тогтолцоог ашиглаад татвараас зугатаад байна гэж хүмүүс харддаг юм. Тий, энэ талаар бас би бас мэдээлэл уншижсэн юм байна. Эдгээр чинь нөгөө би буйны ийм үйлсэлсэн, би ингэсэн тэгсэн гэж хэлэнгүүтээ хуулийн цоорхойгоор татвараас агиух болттой юм байна шүү дээ. Тэгээд дургу гэдэг гэж байна. 2022 онд Elon Musk Twitter-ийг худалдаа авсныхаа дараа нэрийг нь X болгосон шүү дээ, тий. Тэгээд олонний танил маш олон сэтгүүлч ийм хүмүүсийг сэтгэл бичгийг нь блоклоод үзэл бодлоо нөгөө чөлөөтэй илэрхийлнэ гэсэн нэг юм байгаад байгаа шүү дээ. Ардчлалын одоо хамгийн үнэт зүйл. Энэ эрхийг нь хясан богдуулсан гэж бас Elon Musk айгу дургу үйд ингэнэ. Одоо юу Twitter-ийг өөрийн болгочингуудаа тэгээд одоо өөртөө дургу хүмүүсийг л одоо блоклж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөртлөө зарим сэдвүүдийг эрх чөлөө нэрийн дор ингээ хамгаалаад хамгаалж үлдээд тэгээд юм хит барууны хандлагыг дэмжсэн гэж шүүмжлэгддэг юм байна. Тийм. Ер нь бол бусдын үзэл бодлыг сонсохгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг гэсэн санаа л да. За үүгээр Elon Musk хүн ийм үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын оронд X-ийг өөрийнхөө санааг тулгах хэрэгсэл болгосон гэж үзээд байгаа. Тэгээд нөгөө ганц жиргээ бичээл одоо Dogecoin ч юм уу, Bitcoin ч юм уу тийм захим төлбөр тооцооны хэрэгслүүд байгаа шүү дээ. Валют гэж яриад байгаа. Энэ валютын ханшийг хүснээрээс халуулж чаддагт нь бас айгу дургүй гэдэг гинэ. Хөрөнгөний зах зээл ингээд нөгөө жижиг гарын тоглогчид буюу те нэг юм бага хэмжээний хөрөнгө оруулагчид бол маш олон байгаа шүү дээ. Тэгээд тэднэрт энэ нь айгу хүн дээр тусдаг гэж байна. Ганц өдрийн дотор л одоо байгаа бүхнээ алдчих боломжтой шүү дээ. Тий. За тэгээд дээрэс нь Elon Musk-ыг яагаад ингээд одоо нэг 56% юу байгаад байгаа шүү дээ. Үзэн яддаг дургу гэдэг байгаа шүү дээ. Маш ихэрхүү биед олсон ийм ер нь өөрийгөө ер нь нарцист. Тий, ийм гэж айгүйх муулдаг юм байна. Дургу байдаг юм байна. Ажилтнууд амар дарамтлалтай ер нь ажилтнуудаа сонсдгоо. Муухай ширүү юм. Тий гэдэг ийм энээсээ болж Elon Musk-д хүмүүс айгүйх дургу байдаг гэн. За ер нь ёс зүг ер нь үл хайхрах гэдэг. Энэ нэг зорилгодоо хүрэхийн тулд ер нь бол тий улаарад байдаг. Тий, улаарад ер нь ёс зүг бол үл хайхрах гэдэг ийм хандлагатай гэж байна. За тэгээд дөрвөн эхнэрийн 13 хүүхэдтэй. Тэгсэн хэрнээ альбан ёсоор бүртгэлтэй гэж байгаа шүү. За тэгээд Японы pop дуучин эмэгтэй Amber Heard-ийн хүүхдүүд нэр ороогүй гэдэг байгаа бас. Тэгэхээр аль болох олон хүүхдтэй болохыг хүсдэг. За тэрнээсээ болоод ер нь салалтыг бол юм чинээ тоодгүй. Тий, анхны гэрэлтийн хүүхдүүд нь бол бүр Elon Musk-д дургу, аавтайгаа харьцдаг. Тий, хүүн бүр аавынхаа овгийг авахаас татгалзаад овг нэрээ бүр сольсон. Тэгээд хүүхдийн хачин бачин нэр өгсөн байдаг шнэ томоотой. Хүүсээ сольсон гэн анхны гэрэлтийнх нь. Тэгээд ингээ нөгөө гэр бүлтэйгээ ер нь харилцаа айгу муу байдаг. Олон хүүхдтэй болно гэл ингээл энэ тэнд бахан л хүүхдийгэл яваад идэв шүү. Elon Musk-ийн хүүсээ солиулсан гэдэгс айгу бүүн болж исэн мэдээ шүү. Тий, тэгсэн хүүхдүүдэд англи цагаан толгойд байдаггүй итгээд хачин нэр өгдөг. Энэ бол өөрийнх нь одоо юу гэдгийг одоо сонирхол байж болно. Гэхдээ давхар тэр хүүхдийн ирээдүй тэр хүүхдийн амьдралыг ингэж босмолж болохгүй шүү дээ. Өөрийнхөө дуртай юмыг өгч өөртөө өөрийнхөө нэрийг солино үстэй. Ягаад хүүхдийн нэрийг гэж байгаа юм бэ? Тэгээ бас хүүхдээр ингээд нөгөө юу маркетинг хийх гэдэг юм. Тэгээ хүүхдээ ийм нэр өгсөн гэж ингээл нэг магадгүй танигдуулах гад ч юм уу өөрийгөө ингээд ярианы сэдв болох гээд тэгж бас харагдах тохиол байна. Тий, одоо чи ингээд хүүхдтэй болоо тий XA12 ч гэдэг юм уу? XA Dark Side Real Mask ч гэдэг юм уу? Ийм гачаач нэр хүүхдүүдтэй өгдөг. Тий. Тэгээ бүр заримдаа бүр эртний Ромын зохиол гардаг эртний нэр мэрч гэсэн өгдөг. Ийм хачин. Инээс нь болоод Elon Musk-д хүмүүс бол санал асуулгад оролцсон хүмүүсийн 56% нь дургүй үзэн яддаг гэсэн байна. За хамгийн сүүлийн мэдээ гэдэг юм бол 2025 онд Elon Musk нөгөө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Donald Trump-ийн 2 дахь засаг захиргаанд засгийн газрыг үр ашигын асуудал хариуцсан ахлах зөвлөх болсон шүү дээ. Ийм албан тушаалд очсон. За тэгээд энэ албан тушаал томилогдонгуудаа Америк нэгдсэн улсын холбооны төвөөс ийм $2 их $80 хэмж өгнө
гэдэг одоо өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөр амлалт гэж ярьдаг шүү дээ тий. Ингэж амлаад гарсан. Гэхдээ 2025 оны 4-р сар гэхэд ерөөсөө 150 тэрбум доллар л хэмж өгсөн юм байна. Бүр хоёр их найдаар нь яригдчихсэн бол тэгэхээр өөрөөр хэлбэл амлалтандаа хүрээгүй. За Маск зардал хэмнэхийн тулд 400 гаруй холбооны агентлагийг нэгтгэсэн. Тэгээд нөгөө талаараа цөөлсөн гэж хэлж болно шүү дээ тий. Нэгтгэж байгаа учраас цөөлж байгаа. Тэнгүүт тэндээс 56 мянган төрийн албаа агч цомогтолд орсон. Тэгээд ихэвчлэн одоо ямар хүмүүс орсон гэхээр эрүүл мэнд хүний буюу тэр нөгөө хөдөлмөр халамж үйлчилгээний яамныхан Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг холбооны агаарын тээврийн захиргаа гэсэн ийм байгууллагуудын ажилтнууд одоо хамрагдаад өөрөөр хэлэх юм бол 56 мянган хүнийг Elon Musk гэдэг хүн гудамжинд гаргажээ. Ингээд дургу. За энэ бүхэн олон нийтийн зүгээс ингээд ийм шүүмжлэл дагуулад Маскын хувийн бизнесүүдэд мэдээ сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тэгээд ганц Америк төш ер нь дэлхийд даяар гэднэ. Хүмүүс одоо жишээлбэл Starlink ашиглахгүй, Tesla унахгүй гэж ингэж нөгөө бүр дургу хүмүүс нь эсэргүүцдэг. Тэгээ Маскын хувийн бизнесүүдээс бүр ингээд татгалзаад эхэлсэн. Би танахаа хэрэглэхгүй. Одоо Bolt гэх ингэж ярьдаг шүү дээ тий. Дургугасаа болоод бүр ингээд сүүлдээ бүр ингээд эрс татгалзаад эхэлсэн. Ингээд татгалзаад эхэлсэн чинь 5 сарын дотор хөрөнгийн хэмжээ нь 55.3 тэрбум доллараар буурсан байна. Тэгэхээр энэ бол хүмүүсийн эсэргүүцлийг бүр амар өдөөсөн байгаа байхгүй. Ер нь бол хит сагсуурснаасаа болоод өнөг сар тутам 11 тэрбум долларыг ингэж алдагдал хүлээсэн гэж хэлж болох гэдэг юм л та. Тийм тэгээд Маск яг нөгөө нэг ингээд мөнгөнд буураад эхлэнгүүт өөрийгөө нөгөө арай ширүүдүүлсэн гэдгээ ойлгоод 130 хоногийн дараа энэ ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан шүү дээ. Тэгээ огцрогтой хувийн бизнес маань нөлөөлөд байна гэж юусоо хэлээгүй. Энэ нөгөө цаад үнэн мөн уучраа тайлбарлаагүй. Трампын татварын болон цагаачлалын хуулийн төсөл жигшүүртэй байна. Зөв бус зүйл учраас эдний кабинетад би хамтарч ажиллаж чадахгүй гэж хэлээд ингээд юм наана өнгөн дээрээ нэг иймэрхүү юм яриад тэгээд эндээсээ ажилласаа аль биесээр гарсан байдаг. За тэгвэл юуны санал асуултад оролцсон хүмүүсийн 56% нь Elon Musk дургу буюу үзэн ядагч нарын олонтой. Тэгсэн хоёр дахь буюу нийт санал асуулганд оролцсон хүмүүсийн 55% нь Amazon компаниг үндэслэгч Jeff Bezos дургу гэж хариулсан. Бас ер нь бол үзэн ядагч нь олон. Гүн ч одоо мөрөөрөө бизнес хийгээ явж идэг хүн билүү. Яалаа юу муу. Яагаад одоо гэдэг ингээд дургу юм бэ гэсэн чинь Amazon-ы агуулгад ажиллаж байгаа хүмүүс маш хүнд нөхцөлд их тийм дарамттай нөхцөлд ажилладаг гэж маш олон удаа гомдол гаргаад шүүмжилж исэн. Компанийн ажилчдыг тав тухтай ажиллах гэдэг юм ажлаа сайн хийхэд нь юу байдгүй гэж та доодгүй. За гомдлын мөрөөр ямар ч арга хэмжээ авдаггүй. Зүгээр шууд таалагдахгүй бол гар дараагийн ч хүнийг ажилд авна. Ийм муухай байдлаар өдөрддөг компани. Тий гэж. За хүргэлтийн ажилчид айлын ачаа бараа хүрэхтэй ингээд шиддэг, эвддэг. Одоо Amazon-ы ийм хүрэгч нар айгүй хайнга муухай ханддаг. Тэр муухай хандаад байгаа нь Jeff Bezos компанида ийм муухай хөндий хандлага гаргасан болохоор хатуу ажилчтай ханддаг учраас ажилчид нь ажилдаа тэгж хөндий ханддаг гэж үздэг гин. Тэгээд ажилтнууд нь бүр ингээд бүр бийцсах завгүй ажилдаг. Тэгээд ажлаа хийж байгаа хэсэг талаар байнга удирдлагаас нь ингээд хяналт тавьдаг. Тэгээд үндсэн цалин бага, амрах хугацаа бага амруулдаг, цалин ер нь багтай ийм хэцүү нөхцөл ажиллаулдаг гэж аягүй гомдолтой гинэ. Бас тэгвэл муухай харамч юм. Тэгээд 5 минутын чөлөө өгөөч би гаш тамхитаад ирээ. Гиснийхээ төлөө ажиллаас халагдсан хүмүүс зөндөө байдаг гинэ. Тий. Тэгээ өөрөө болохоор тамхи татдаггүй. Тийм болохоор тий би тамхи татдаггүй надаас тамхи татах гэж чөлөө гуудаг хүнтэй би ажиллаж чадахгүй гар гэж шууд халаа ичдэг. Йоо, ичи ямар амар юм бэ? Тий. Тэгээд юу байсан? Ямар сандаа бүр ингээ сансарт нисгэтэн тэр чигээрээ яваарай, битгий эргэж ирээрээ гэж 150 мянган хүн араас нь одоо монголоор шууд харааж штэ. Тий. Тэр чигээрээ сансартаа одоо ингээ баг үхээрэж гэдэг юм уу тий. Тий, битгий дэлхий дээр эргэж ирээрээ гэд. Ийм олон үзэн ядагч нартай Jeff Bezos гэж юм хүн. Тий. Тийм юм байна. За тэгээд олон нийт Amazon-ы ажилчид бол тэр бумтан хүнийг улам баяжуулах гэж ядарч туйлдсан хөдөлмөрчид гэдэг ийм хиллэг хүртэл гарсан байдаг. Тэгэхээр Amazon компани болон Jeff Bezos өөрөө нөгөө хувь хүний хувьд бол ийм маш бага татвар толдог ажилчтай зовоодаг ийм л хүн юм байна л та. Тэгээ нэг жишээ дурдаад ярих юм бол 2018 онд Amazon компани 11 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан гэж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө орлогын албан татвар ерөөсөө төлөөгүй. Энэ бол айгүй муухай үйлдэл шүү дээ. Тэгээ хуулийн цорхоо ашиглаж чадсан. Өөрөөр хэлэх юм бол ямар нэг хөрөнгө оруулалт, дэмжлэг, санхүүд нь эсвэл нөгөө буйны үүс гэдэг ч юм уу те татвараас хөнгөлөөд чөлөөлж болох бүх боломжийг ашигладаг. Ямар л нөхсөв байна тэр болгоныг ашигладаг. Энэ шудраг бус ялгамжтай хандж ингэж иргэдийг бухимдлыг ихээр төрүүлдэг гинэ. За. Зөө. За ингээд ер нь бол талаас нь ярахаар бас лайбри те. Тий. Нэр ер нь амар муухай аштай гэдэг юм байлээ.
Тэгээд муухай штэ байж тэгж баян болт юм байлгүй те бодвол. Гэтэл нэрнгэс яг ингэж нэг юм алдар нэртэй олцоод энэ бүхнийг дааж нэр хүндээ айтайх авч явна гэдэг бол амар хэцүү юм шиг байна уу. За өөрийнхөө төлөө өдөрт нэг Vitagrip гэсэн урайтаагаар Vitagrip хамтран ажилласан. За мөн таны гэр бүлийн хамгийн үнд цэнтэй мөчүүдэд бид хамт байна гэсэн урайтаагаар интернет имлэг хамтран ажилласан. Та бүхэнд баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг уйлаан сонсороо 15 цаг 10 минутаас илүү шипийн нэвтрүүлгээр эргээд болцъё. Баярлалаа мөгийнхаа. За баярлалаа.